За. Засаг солигддог гэж зөндөө олон хүмүүс бас ярьж ирсэн тий маш их солигддог. За намайг дунд сургуульд байхад л засаг солигдол гэдэг. Би зүгээр асуумаар байгаа. Ардчлан намаас ч тэр Монгол ардын намаас ч тэр ер нь засаг солигдох бүрд хичнээн хүний амьдрал сүүдэр тусдаг вэ гэдгийг ер нь та нар тооцож үзсэн үү? Огцрогоо асуудал нь улс төрчил өөрсдөө чухал болохоос биш. Ер нь хүмүүсийн амьдралд яаж тусдаг ер нь тооцдог уу? Тэр үед огцроход тэдэн хүн ингэж охирсон, энэ үед огцроход ингэжсэн гэдэг асуудал байдгүй. Ядарсан хүмүүсийн нуруунд дээр ямар ачаа үүргийг тооцож үзсэн үү гэж. Хоёрдугаарт иргэдийн одоо ил тод байдал шаардаад байгаа залуус яахлаараа та нарын тоглоом болж дууссан юм бэ? Ил тод юм тодруулаад юм асуухлаар л танаа мана тэдний эдний гэдэг юм. Асуусан асуултанд нь хариултаа өгчих юм бол тэгээд хариултаа авсан хүмүүс нь яваад үнэхээр тэр зорилттой хүмүүс нь үлдэх байлгүй дээ. Дайснаа зөв тодорхойлолтоо. Гуравдугаарт нь ер нь энэ хоёр нам аль нь ямар ч хариуцлага алга. 7 8 дугаар ангийн хүүхэд сайн дурын ажил хийнэ гэж яриад 1 жил тэрийгэ хийчихдээ штэ. Хүүхд дүүгээ хараад хичээлээ хийгээд бүх юм аждаг. Та нар 10 сар ч болохгүй ингээл орж гараал тоглоод ах юм. Тэгээ энэ хүмүүсийн амьдрал энэ төр засагч нь тоглоом юм уу та нарын бодлоор? Би бол ингэж л асуумаар байна. Тэнд сууж байгаа энд ирж агсаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнөөс ингэж асуумаар байна. Та нар эргээд юу гэж ярих юм? Тойрогтой гişүү дээ. За тэгээ хамтарсан хий гэж ярьсан бидний 10 сарын баталсан ажлын хариуцлагыг хэн үүрх юм? Яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол та нарт нэг юм 10,000 дугаарт ордог асуудал гэж болно л доо. Гэтэ хөгжлийн бэрхшээл гэж ямар хүмүүс идэг гэж хэлэх үү? Өөрийгөө илэрхийлж чаддаггүй эсвэл бусдтай харилцахад хэцүү, шийдвэр гаргахтаа хүндрэлтэй байгаа хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм тодорхойлт байгаа шүү дээ. Өнөөдрийн төр засгийн байдал яг л ийм л байна. Асуусан асуулт хариулт хоёр нь байнгын зүрхөөсөө хоорондоо ярьж байгаа юм нь үргэлж түүхтэй иргэдийн юу хэлээд байгаа ойлгохгүй хариуж өгөхгүй бид баг хөгжлийн бэрхшээлтэй боллоо шүү дээ. Одоо энэ янзаараа ингээд хоёр талд хэрэлдэд ингээд суугадах юм бол тэгээ хамтарсан засгаараа энийгээ шийдээ энэ төр гэж 10 сарын өмнө ч юм уу яриаггүй юм уу? Би одоо энийг дахиж асуумаар байгаа. Уг нь би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дээшлүүлэхийн тулд орж ирсэн. Гэхдээ 10,000 дугаар асуудал юм байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй биш нүд чихтэй иргэнэ ядаж сонсоод тэр ил тод байдлыг нь бий болохын төлөө яваад өгөлтөө. Миний хувьд бол хамтарсан байна уу, хамтраагүй байна уу ерөөсөө хамаагүй. Би ил тод байдаг засгийг шаардж байна. Хаана нь юу нэгаа нь ойлгомжтой байдаг засгийг шаардж байна. Энийн төлөө энд байгаа иргэн бүр гишүүн бүр хариуцлага өргөх ёстой шүү дээ. Яг цөөхөн байж олно. Гэхдээ миний үгийг зөндөө олон хүмүүс бас адилхан сонсч л байгаа. Энэ үгийг хэлхийг хүсэж байгаа.